Ээлж том мэдээ. Америкийн нэгдсэн улсын дээжүх Трампын тарифыг зогсоолоо. Дэлхийн худалдаа ба Монголд үзүүлэх нөлөө. Америкийн дээжүх ерөнхийлөгч Дональд Трампын импортын тариф ногдуулах шийдвэрийг энэ оны 2 сарын 20-нд 9 шүүгчийн 6-гийн саналаар хүчингүй болгож ийм их зөвхөн Конгресст хамаарна гэж дүгнэлээ. Шүүхийн үздснээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч 1977 оны онцгой байдлын үеийн эдийн засгийн эрх мэдлийн тухай хуулийг ашиглан дэлхийн улс орнуудад шууд тариф тогтоох эрхгүй юм байна. Энэхүү шийдвэр нь дэлхийн худалдаанд чухал тохио өгчлөө. Тодорхойлбол Америкийн нэгдсэн улс unilateral буюу нэг талын тарифыг шууд хэрэгжүүлэх боломж хууль зүйн хувьд хязгаарлагдаж, олон улсын худалдааны орчин богино хугацаанд илүү тогтвортой болох нөхцөл бүрдлээ. Энэ нь ялангуяа Хятад, Европ болон экспортод түшиглсэн орнуудад эерэг нөлөө үзүүлж байна. Монгол улсын хувьд энэ шийдвэрийн нөлөө шууд бус боловч стратегийн ач холбогдолтой. Учир нь Монголын экспортын 90% нь бүгд найрамд Хятад ард улс руу чиглэдэг тул Хятадын үйлдвэрлэл эдийн засгийн өсөлт тогтвортой байх нь Монголын нүүрс зэсийн эрхтийг шууд тодорхойлдог. Commodity Price Forecast-ийн дагуу 3 үндсэн сценаар харагдаж байна. Нэгдүгээрт худалдааны зөрчил сулрах үед коксч нүүрсний үн 2026 онд тонн тутамд 220-с 260 $, 2028 он гэхэд 260-аас 320 $, хүрэх боломжтой. Харин зэсийн үнийн хугацаанд 9500 $-оос 12000-аас 15000 $, хүртэл өсөх потенциалтай байна. Хоёрдугаарт дунд зэргийн зөрчил үргэлжлэх үед нүүрсний үн 180-аас 260 $-ын хооронд хэлбэлзэж, зэсийн үн 100000-аас 12000 $-ын түвшинд тогтворчих төлөвтэй байна. Гуравдугаарт худалдааны зөрчил дахин хурцтвал нүүрсний үн 140-аас 220 $, хүртэл буурах, зэсийн үн 8000-аас 100000 $-ын хооронд хэлбэлзэх эрсдэл бол бий. Гэхдээ нийт үнэлгээгээр хамгийн өндөр магадлалтай сценарий нь дунд зэргийн тогтвортой өсөлт бөгөөд энэ нь Монголын экспортын орлого 2028 он гэхэд 15-аас 18 тэрбум $-д хүрэх боломжтой гэсэн тооцоог харуулж байна. Дүгнэж хэлбэл Америкийн нэгдсэн улсын дээд шүүхийн шийдвэр нь худалдааны тодорхой бус байдлыг түр хугацаанд бууруулж, Монголын уул уурхайн экспортод богино хугацаанд эерэг орчин бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой шийдвэр боллоо. Богино хугацаанд гэж онцлогыг тайлбарлавал урт хугацаанд Америкийн нэгдсэн улс тариф тавих боломж хэвээр бөгөөд Trade Act Section 301, National Security Section 232 гэх хоёр боломж Трампад бий. Харин хугацаа орно 4-өөс 8 сар. Конгресс илүү хяналт эдлэнэ. Харин Конгресс дэх хоёр намын олонх тарифыг дэмжиж байгаа. Иймд trade war буюу тарифын дайн бүрэн дуусахгүй гэсэн таамаглал бас байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн том мэдээгээр иргэн уулзъя.